За юу яцхан янз бүр сүгүү үзэгчтэй өнөөдөр бүгдээрээ төгс металл алхимч ах トゥ сайн нэмийнхаа парт 4-ийг хүлээж авч үзэх болно. За тэгээд манайхан дарддаг юмнуудаа дараад бичлэг рүүгээ орцгоё. Ах トゥ хоёр маань галт тэргээр явсаар Даблит хотод ирлээ. Багшиндаа ирэхэд тэднийг нөхөр нь огтж авнаа. Та хоёр ч том болж шүү. Изүми, Элрикийн тагжгарууд ирсэн байна. Босч чадах нь уу? Би зүгээрээ одоохон босоод очлоо. Гиснэ манай хоёрыг мэндийн зөрүүгөө гөвж өгнөө. Тэгснээл. Ястаник, цэргийн нохоо олоод ахта яах вэ? Гэтэл амар ажмаа бахан дээрээ. Гэхдээ л би энэ үнэхээр л муу байгаа бололтой. Багшаасаа философийн чулууны талаар асуудал багш нь тэр талаар сайн мэдэхгүй ч гэлээ тэр чулууг мэддэг нэг алхимчтай Төв хотод таарсан гэд нэрийг нь Хогенхайм гэд хэлтэл өнөөх нь манай хоёрын аав нь байж таардаг. Аав нь олон жилийн өмнө гэрээсээ явсан тул Эдвард аавда тун дургүй. Учир нь ээжийнх нь өхөл аав нь орхиж явснаас болсон гэж боддог юм байна. Тэгээд тэр танд чулууны талаар ямар нэг зүйлс хэлсэн үү гэхэд нилээн л баяртай байгаа харагдсан. Эртний хүсэл нь бэлгэх төгсөн ч гэлөө. За мэдхгүй хоолоо идэ. Гэт манай хэд хоолоо идээд сууж байх зур Альфонсо хоол идэхгүй яагав. Гүй би галт тэрэг зөндөө юм идчихсэн. Гэт Альфонсо булттгаараа л бултнаа. Ах トゥ хоёр багштайгаа анх таарсан өдөр нь тэдний тосгонд их хэмжээний үер болж далан нурж байхад багш нь хаанаас ч юм гарч ирж олон хүний амийг аварч байж харин багш нь эртнээс л ийм хүнд өвдсөн байсан бололтой. Тэгээд манай хоёрыг өнчин хүүхдүүд гэж мэдээд шаваа болгохыг зөвшөөрдөгч нэг шалгууртай бас. Та хоёр энэ арал дээр алхим ашиглахгүйгээр 1 сар амжууж чадвал жинхэнэ бэлтгэлтэй орноо. Тийм бас нэгэн нийтийн төлөө гэдэг үгний утгыг тайлж олсон байгаарай. Окей? Гэт ах トゥ хоёрыг хаяад явчихна. Манай хоёр ч ихэндээ хэцүүд нэ. Ан хийсэн ч амтны эм тасалж чадахгүй, загас барьяа барьж чадахгүй, галж асааж чадахгүй. Хэд хоног ийм байдалтай байсаар үгтгийн даван дээр Эдвардын нүдэнд бүр хийм харагдаад, бүр шоргоолж идэж энтэр. Энэ үед Эдвард маань байгалийн хуулийг ойлгож авнаа. Хоол тижээлийн гинжин хэлхээ болон байгалийн амьтдын холбоог ухаарч авдаг бөгөөд үүнээс хойш манай хоёр ан гөрөө хийж амзуу харгаа олоод шалгалтандаа амжилттай тэнцдэг. Багш нь хүлээн зөвшөөрч ах トゥ хоёрт алхим болон тулааны урлагийг зааж өгөхөөр болж. Харин энэ үед багш нь хувиргалын тойроггүй алхим хийдэг байсныг Эдвард гинэт санаж багшигаач бас хүн хувиргал хийснийг олж мэддэг. Энэ үед багш нь ч бас манай хоёрыг юу хийснийг мэдсэн байдаг. Намайг тэнэг гэж бодоё та нар. Айл бие алдаж чи гар хөлөө хиймэл болохоо үсттэй. Гэт загнаж аваад өөрийнхөө тухай ярьж өгнө. Манай хоёрын багш нь жирэмсэн болсон ч өвчин туссан болохоор хүүхдээ төрүүлж чадалгүй алдснаас болж хүүхдээ амьлуулах гэж хүн хувиргал хийсэн байж. За тэгээд багш нь алхимчи ёсоо дагаж цээрийг үлдсэн шавнартай хандаж одоо та нар миний шав биш болсон. Би ч та нарын багш биш. Одоо явцгаа гэд хөөгөө явуулчихнаа. Галт тэрэгний буудлын дээр нөхөр нь манай хоёрт хоёр тэнэг минь багш шав биш болсон бол одоо игч дүүс болоход л болно үсттэй. Гэхэд манай хоёр гинтхэн нэг зүйл сансан бололтой буцаад л багшийн руугаа гүн. Тэгээд багшаасаа биеэ буцааж авахд тослох арга асуудал эхлээд Альфонсогийн үннийг харсан мөчийнх нь ой санамжийг сэргээх хэрэгтэйгээд нэг ховс ашиглаж чаддаг хүнтэй уулзаж асууя гэдэг. Харин энэ үед нэгэн Кимера манай эдийн яриаг сонсоод энэ өнөөх дуулахын сүнс тамгалсан нөхөр мөн байна гэд яваад өгдөг. Зүүн хотод хурандаа Мустанг нэгэн хөгшөнтэй шатар нүүгээд суух бөгөөд дараа 7 хоногоос Мустанг Төв хот руу шилжиж ажиллахаар болжлээ. Тэгээд энэ хөгшин генералаас өөрийнхөө доор ажиллах хэдэн хүнээ зүүн хотоос хамт яваад явж болох зөвшөөрөл авдаг. Гэтэл түрүүч Ховак Мустангд даргаа би явж чадахгүй. Саяхан найз охинтой болсон гэхэд тэгвэл сал. Гээл болоо. Цэргийн амьдралаа гэж. Харин яг энэ үед хотын захад Сорвтын бие нилээн дээрдсэн бололтой бэлтгэл хийсэн шигээ сууж байтал гаднаас Сорвтын багш байсан хөгшин орж ирдэг. Тэгээд Сорвтод "За хүү минь, улсын алхимчдыг алаад яваа сурагтай. Хэдий манай тосгоныг устгасан хүмүүс улсын алхимчд байсан ч гэлээ өс хонзон гол төрүүлдэг. Ийм эцэс төгсгөлгүй гинжин холбоог нэн даруй таслах хэрэгтэй. Одоо наадхаа болоод өөрийнхөө зорилгодоо л хүрэхээ бод." Гэт сургаалаа айлдаж байхад гаднаас хэдэн танхай нөхдүүд Сорвтыг хайж ирдэг. "Өөх, үнэхээр л тэр энд байж шүү. За шагналын мөнгөө тохирсноор хуваан шүү ноёо хий." Гэхэд эндхийн ишпалчууд "Чамааг очих газаргүй хэцүү байхад бид нар л чам туслаа үсттэй. Тэр хамаагүй. Би дахиж баян болоод тэр муу Эдвард Элрикээс өшөөг аавнаа" гинэ бүр. Эдвард энийг яг яачихсан ч юм байгаа. Харин Сорвт эндхийн нутаг нэгтнүүдтэй садаавуулахыг хүссэнгүй өнөөх дээрэмчдийг цааш нь харуулах нь тэр. Өнөөх Йокиг ихч нөхөрчин бүр "Би танд насаараа зүтгэе. Намайг битгий алаарай"
гэж шалчхан ч өгнөө. Багш нь харин чи явж дахиад л үргэлжлүүлэх нь үү? Багшаа, надад ухрах зам үгүй гэж кулерж аваад сорвт маань яваад өгдөг. Харин өнөөх Кимера Альфонсод захидал шидэж урагтаад өөрсдийнхөө газар авчирнаа. Захидал дээр бид чиний нууцыг мэднэ. Энэ хаягийг олоод ир гэсэн байдаг. Бид чиний хайж байгаа нууцыг мэдэн шүү. Зүгээр л биднийг дагаад яв гэхэд Альфонсо багш маань намайг танихгүй хүнд битгий итгэж бай гэсэн. Гүй чи одоо өөрөө шийдвэр гаргаж чаддгүй мүү гэхэд Али тэгвэл би хүч хэрэглээ та нараар нууцыг чинь хэлүүлнэ гэд үзэлцнэ. Даанч нөгөө хэд нь олуулаа болохоор Альфонсо яаж чадахгүй баригдана. Харин тэдний толгойлогч нь өөрийгөө шунал гэж танилцуулах бөгөөд багийн гишүүд нь бүгд л Кимера гин. Альфонсогийн дотор орчихсон байгаа эмэгтэйг Могоноос, энэ биерхүү нөхрийг Үхэрнээс, харин энэ сэлэмтэй нөхрийг бүр Нохойноос, харин тагнуулчийн гүрвлээс гаргаж авсан гэд харин толгойлогч нь бол Хомоклус буюу хиймлэр бүтээгдсэн хүн бөгөөд Кимерагаас Тесондо төвшний хиймэл хүн юм байна. Саяны шивээсийг та нар харсан уу? Өнөөх нууцлаг эмэгтэй тэр эдийн шивээстэй яг адилхан байгааз. Тэгэхээр энэ нөхөр тэдний нэг болж таарч байна. Окей? Харин энэ шунал гихчийн хүсэж байгаа зүйл нь Альфонсогийн нууц буюу дуулганд тамгалагдсан сүнс хിവэр орших, хөгшрөхгүй, өлсөхгүй, ядрахгүй бас үхэхгүй мөнх амьдрах арга юм байна. Тэгэхээр Хомоклусууд яагч бас үгшгүй мөнх биш болж таарлаа. Харин энэ үед өнөөх тагнуулч гүрвэл Эдвардыг сүрдүүлэх оролдлого нь бүтлгүүтээд бүр өөрсдийнхөө нуугчинд аваад ирдэг. Энэ үед шунал Эдвардад чи над дуулаханд сүнс тамгалах аргыг зааж өгвөл би чамд Хомоклус бүтээх аргыг зааж өгье гэж санал тавина. Бас болоогүй Альфонсогийн одоогийн биеийг ер нь чи бие буцааж авах хэрэг юу вэ? Наад би чинь харин ч ашигтай юм шүү гэж хэлээд ахыг нь уурлуулчихнаа. Тэгээд шуналгаатай үзэж гарна уу. Гэхдээ яаж ч тэмцээд буцаад нөхөн сэрэгдэг болохоор хэцүү л дээ. Дээрээс нь нэмээд энэ нөхөр чинь бас бие хатуу хуйгаар бүрхээд хамгаалдаг юм байна. Гэхдээ л Эдвард маань толгоос эерэг болохоор яаж ийгээд аргыг нь олддог л байхгүй юу? Яг энэ гал тулааны дундуур багш ажмаа орж ирээд хүүхдүүдээ сургаж байгаа шиг өнөөх хоёрыг хоёуланг нь гөвж өгнөө. Энэ үед харин Кимеранууд айлыг аваад зүхтаж байх хооронд ерөнхий командлагч Брэдли цэргүүдийн хамт гадаа нэрсэн байлаа. За та хоёртай ч юу ярих вэ гэд шунал зүхтаад нөгөө хэд дээрээ очиход хаан Брэдли тэднийг олж ирээд шунлагч ёстой хашраадаг. Энэ үеэр Армстронг ч бас нэг Кимератай хүнд жингийн дулаан хийж байх зуур цэргүүд ирээд баун бужигнаа. Энэ хооронд ерөнхий командлагч шунлыг ханан чахаад чи төгс бамбайтай бол би төгс нүдтэй юм гэж хэлээд нүдээ харуулхад Хомоклусийн шивээс байх нь тэрэ. Тэгэхээр хаан Брэдли бол хүн биш. Окей? Ингээд хаан Брэдли шунлыг яргалж байх үеэр Кимеранууд ирж боссынхоо төлөө тулалдаж амиа тушаанаа. Хүмүүсээ өгөхийг харсан шунал Брэдлитэй дахин нэг удаа тулсан ч нэмэргүй. Тэгээд Брэдли Альфонсог зүгээр эсхийг асуудал айлын дотор байсан Кимера эмэгтэй түүний дуулахыг ашиглаж Брэдлиг багалзуурдах үед түүнийг сэлмээрээ зоогоо дуусгана. Гэтэл дуулган доторх там руу цус өсөрч наалтах үед Альфонсо үнний хаалгаар орж харсан зүйлсээ сандаг. Харин түүнийг ухаан ороход бүх зүйл дууссан байх бөгөөд хаан Брэдли ах トゥ хоёр дээр ирж саяны этгээд үттэй холбоотой эсхийг нь асууж байцааж байгаа нь манай хоёрыг сэжиглээд байгаа бололтой шүү. Оройн харин Брэдли багш эмэгтэйтэй уулзаад улсын элхимч болох санал тавиад сууж байх боловч манай багш энэ улсын айрам над шиг бие муутай эмэгтэйгээр дутаа юу та? Гэхэд Брэдли та ч их хурц үхтэй хүн юм. За яах вэ? Би дараа дахиж ирнэ. Тэр үед та бодлоо өөрчилсөн байх ч юм билүү гэд яваад өгнө. Ах トゥ ус ярилцаж суух үеэрээ хаан Брэдли тэдэнд яагаад ингэж хол бай битгий оролцгож анхааруулад байгааг ойлгоогүй тул армийн удирдлагуудыг сэжиглж ойрхон байж мэдээлэл цуглуулахаар болдог. Энэ үеэр Төв хотод хаан Брэдли бусад Хомоклустэй уулзчихсан төгс металл түүний дүү Альфонсо бас тэдний багш нь хүн дахил болоход яг тохирсон хүмүүс байна лээ гэж яриа зогсох бөгөөд шунлыг амьдаар нь бариад авчирсан байв. Тэнд манай шунал ах トゥ устэйгээ уулзнаа. Өөх тачаал ховдөг бас атаархал өртөл ирсэн байна. 100 жил өнгөрсөн ч та нар яг хിവэрэ байх шив. Харин энэ хөгшин юм гэхэд энэ бол манай сүүлийн гишүүн болох Хилэн гэд Брэдли хааныг танилцуулдаг. Тэдний эцэг гих нэгэн буурал сахалтай нөхөр шунлыг чи миний мах цусны тасархай. Буцаад миний төлөө зүтгэмээр байна уу? Гэхэд шунал татгалцсан тул түүнийг халуун хайлмг руу оруулж үгүй хийгээд философийн чулуу болгож аваад ууж энтэр. Энэ бол харин жинхэнэ эвгүй гараа даа гэж.
Оройн хаан Брэдлийг гэртээ харихад эхнэр хүүхэд нь угтаж авнаа. Харин энэ хоёр нь Брэдлийг хомоглус гэж мэдэхгүй бололтой. Сорвт маань харин хотын хаан ихтэй бас нэг улсын алхимчиг ангуучилж явах бөгөөд ээлжит нэг гэмт хэрэгээ инхүү амжилттай дуусганаа. Түүнийг нуувчандаа буцаж ирэх үеэр өнөөх Йоки чинь нэг жаахан хүүхэд дагуулад ирчихэж. Өнөөхөн ч та сайн байна уу? Ваташи ва Мэй-чан. Намайг ястаа балраад явж байхад Йоки-сама аварч энд авчирсан юм аа гэхэд сорвт одоо тэгвэл яв гэж Мэй-чан хөөсөн ч өнөөх нь дорны алхим гих зүйл хэрэглээд сорвтын шарахыг идгээж өгнөө. Ингээд ямартай ч Мэй-чан үлдээхээр болдог. Харин энэ Мэй гэдэгээ охин бол Аместрис улсад мөнх амьдралын нууцыг хайж ирсэн байв. Манай ээдийн тухай яг ямар үлгэр домгон дорны улсад тархсан бөө мэд. Оройн харин дэслэгч харцхийнууд харж явхад өнөөх номер 66 түүн рүү дайрч алхахыг завдсан ч өөрөө баригдаад сууж байх нь тэр. Мустанг түүнийг байцааж тэгээд хомоглусүүд чамааг ийм болгосон тийм үү гэхэд үгүй ээ энийг эрдэмтэд хийсэн. Гэхдээ тэд нар бүгд философийн чулууны орц болж үгцгээсэн. Мустанг багийнхантайгаа нууцаар энэ философийн чулуунуудаа мөрдөж байгаа бололтой. Ах トゥ хоёр маань харин эрчим дүндэд байгаа Винери дээр очихсан автомат дуулгаа янзлуулчих санаатай айлд ойлгомж өгнөө. Винерийг сэлбэг цуглуул хооронд манай хоёр тэр аваар хисч яваад нэг ухаан алдсан нөхрийг олж авардаг. Өнөөх нь харин хоолунд идээд амарж аваад хөөх ёстой буянтай хүмүүс юм а та хоёр. Харин нутагт ийм хүмүүстэй таардаг би ч азтай юм аа. Гэд өөрийгөө дорн зүгийн шин гүрнээс ирсэн Лин Яо энэ улсад дорны алхимтай холбоотой судалгаа хийхээр ирсэн гэдэг. Мөн дорны алхим нь голчлон ангаах ухаанд хэрэглэгддэг гин. Бас манай хоёроос философийн чулууны талаар асуухад Эдвард мэдэхгүй гэд явах гэтэл хоёр туслах нь гарч ирж манай хоёрыг сүрдүүлж хүчээр мэдээлэл авахар тулднаа. Энэ үеэр Паниния Альфонсод ирж туслах бөгөөд түүний зэвсгийг харсан туслах хөгшин эднэр ийм зэвсэг хэрэглэдэг юм уу? Би чинь улсыг амар хаан эзлэхгүй нэ. Гэтэл том зоригтой байх нэ бас. Ах トゥ хоёр маань багштаа гүйлж хямраа сэргээсэн юм гэсэндээ бас цоглог тулж байгаа нь шүү. Ямар тач тулаан дуусч өнөөх Лин Яо чинь юу ч болоогүй юм шиг зүгтаад алга болно. Альфонсо маань хувиргалын тойроггүй алхим хэрэгэлдэг болж хотыг сүтгэснийхээ төлөө манай хоёр засварын ажил хийчгээд Винери дээр эртэл өнөөх Лин Яо чинь сууж байдаг. Манай хүн өөрийгөө шин улсын ханхүү гэх бөгөөд эдний улсад өөрөөс нь гадна дахиад 23 ханхүү байгаа. Хааны бие муу байгаа учраас бүгд л дараагийн хаан болохын тулд хааны таашаалд нийцэх мөнх амьдралын нууцыг хайж байгаа. Тиймээс Лин Яо энэ философийн чулууг хайж ирсэн байлаа. Оройн Винери ээдийн гарыг засах зуураа Төв хотод очиж дэслэгч Майс Хьюстэй уулзмаар байна гэдэг. Манай хэдийн хинж түүний үснийг мэдээгүй штэ нэрэ. Ингээд манайд бүгдээрээ Төв хотод ирэхэд Лин Яогийн хүмүүс ч бас дагаад иржээ. Энэ үед Мустангийн багийнхан номер 66-г нэг өрөөнд хорж байх бөгөөд маш нууц ажиллагаа явуулж байгаа л гин. Харин Лин Яо дахиад л хаан ихтэй хөвтөж байгаад цагдаа нарт баригддаг. Винери харин шууд л Майс Хьюсих рүү яваад өгдөг. Мустанг маань харин Төв хотын архивын газарт нууцаар өдөр шөнөгүй судалгаа хийж байсан байж. Гэтэл өнөө хүний дүрд хувирдаг атаархал гихч аль хэдийнэ нэвтэрч ороод тагнуул хийж байх нь тэр. Мустангийн талаар асууж шалгаагаад байхыг бодоход аль хэдийн сэжиглээд эхэлсэн бололтой. Харин энэ үед ах トゥ хоёр Мустангтай таарч дэслэгч Хьюс хаана байгаа гэж асуухад Мустанг тэдэнд тэр тэтгэвртэй гарсан. Их нэртэйгээ хамт гэр бүлийн бизнес эхлүүлэхээр болсон гэд худлаа илчигдэг. Манай хоёр харин дэслэгч Росстой таарад Майс Хьюст юу тохиолдсныг олж мэддэг. Өөрийнх нь даалгасан судалгаанаас олж өгсөн гэж Эдвард өөрийгөө буруутгана. Тэгээд гэр бүлийнхэнтэй уулзахаар ирлээ. Энэ үед Винери төрүүлээд ирчихсэн байлаа. Тэгээд Эдвард Хьюсийн эхнэрт болсон бүх үннийг хэлж уучлал гуйхад эхнэр нь "Миний нөхөр эцсийн мөчөө хүртэл хүнд туслах гэж явсан байжээ. Харин та хоёр нөхрийн минь нүхлийг битгий дэмий зүйл болохоор заавал зоригтой хүрээрээ" гэж хэлдэг. Ингээд манай гуравч бөөн гуниг харуулсал аргагүй хөрхий хэцүү л байгаах. Энэ үед хомоглусүүд Мустангийг нууцаар мөрдлөг хийж байгааг мэдчихсэн ч гэсэн түүнийг ч бас хэрэгтэй хүн дахил болохоор томоотой байх арга бодож олдог. Үүний дараахан дэслэгч Мария Росыг цэргийнхэн хурж ирээд баривчлаад аваад явнаа. Харин түрүүч ховог найз бүсгүйтэй болсон гэд байсан нь хомоглус тачаал байх нь тэр. Дэслэгч Мария Росыг харин Майс Хьюсийн үхэлд сэжгэлж баривчилсан байлаа. Учир нь түүнийг хороосон бууны сум нь Россих байна гэд гүтгэхэд Росс "Би сум хэрэгэлсэн. Гэхдээ судалгааны 5 дугаар лабораторийн гадаа л хэрэгэлсэн" гэхэд
чамайг хэргийн газар харсан гэрч байгаа гэд аргагүй байдалд ордог. Хэргийн тухай олж мэдсэн Армстронг удирдлагуудаа Розыг гүтгэж хэрэг тоххоор болсныг гадарладаг. Энэ үед номер 66-гийн хоригдож байгаа өрөөнд хоройн сонин хүргэгдэж ирэх үед эхний нүүрэн дээр байгаа Розын зургийг хараад "Энэ эмэгтэй чинь намайг буудсан хүн мөн байж тээ" гин. Ах トゥ уярч бас тэр сонин олж хараад Мустанг руу явхаар болно. Өнөөх лин яавч нь бүр хоригдол болчихсон байх бөгөөд яагийн үеэр тэр шорон руу номер 66 дайрч орлоо. Лин яавч боломжийг ашиглаад номер 66-гаар хаалгаа эвдүүлж аваад хамтдаа дэслэгч Розыг оргуулдаг. Гарч явах замдаа ах トゥ устэй таартал номер 66 Розыг "Энэ нарийн гудмыг дагаад яв" гэд явуултал тэнд нь Мустанг хүлээж байлаа. Номер 66-гийн ажил нь дууссан бололтой зүхтаад алга болоход ах トゥ ус Розын араас ирсэн боловч Мустанг түүнийг аль хэдийн үнс болтол шатаачихсан байдаг. "Чи яах гэж ийм юм хийж байгаа юм бэ?" гэд Мустанг руу ойрлоход ганц шанаа өгөөд "Дээд солтой хүн рүүгээ яаж байгаа чинь энэ үү? Хэмжээгээ мэдэж яраарэ" гинэ. Ингээд шатсан цогцсон шинжилгээ хийсэн эмч гарч ирээд өтөн үлдсэн ганц шүдээр нь энийг Мария Розын цогцос мөн байна гэж тогтоолоо. Хурандаа Мустанг тааж тэрэнд үнэхээр л ус сансан бололтой шүү. Гэхэд хошууч Армстронг "Доод тушаалтныхаа хийсэн зүйлд гүнээ харамсаж байна хурандаа. Гэхдээ дэслэгч Роз тийм зүйл хийх хүн биш шүү дээ" гэхэд Мустанг "Та их ядарчээ хошуучаа. Амралтаа аваад зүүн хотод оч. Тэнд чимээ багтай сайхан бүсгүүчүүд ч олон байдаг юм шүү" гэж хэлээд яваад өгнө. Хомоглоус атаархлын бодож олсон санааны нөөжилтэй манай хурандаа Мустангийг одоо хүн бүрл үзэн ядах боллоо. Дэслэгч харцах энүүд хүртэл амралтаа авах өргөдөл өгчхөөд л ширүүн гараад явна. Тэрнийг гарсны дараа манай Мустанг шууд л нэг эмэгтэйтэй утсаар яриад л нялуураад л "Туслах маань амралтаа аваад явчихсан. Одоо л тухтай ярьж болох нь" гээл. Харин энэ үед хошууч Армстронг генет Эдвард дээр ирээд "Чиний автомат дуулга эвдэрч гэж хоёулаа хамт рейсэн бүл явнаа хөө" гэд Альфонсог үлдээгээд Эдвардыг аваад явдаг. Мустанг энэ үед "За, одоо л саадгүй боллоо" гэд сууж байдаг шүү. Энэ үед харин хомоглосууд нэг хүнийг торон торьсон байсан нь цавчигч Бари буюу өнөөх номер 66-гийн биен байдаг. За манайхан тэгээд бичлэг таалагдсан бол лайкад дарахаа мартав. Тийм. Subscribe дарахгүй үзэж байгаа хүмүүс зөндөө байгаа юм байна лээ шүү. Тэд нар бүгдээрээ subscribe дараад өгөөрэй, окей? Тэгээд дараагийн бичлэгээ тун удаахгүй оруулахыг хичээнэ. Түр бай.